Энэ наадамч олныхоо сэтгэлийг сонсё. Вау, энэ чи юу болж байна? Энд чи бүр өстой сайхан хэдэн монголчууд маань цугласан бохсон мохроо хийгээд байж штэ. Ямар гоё юм бэ? За. дахиад гарч ирнэ. Одоо зөндөө гарч ирнэ. Танаар маань авахгүй нэрээ. Наацгаж байна уу? Оо сахан наадж байна уу? За энэ хаанаас ирвэ? Солонгос улсад одоо хэдэн жил хэр удаан амьдарч байна. Энд чи одоо ямар гоё бөөнөрөө ингээ сайхан хорхохгүй гэдэг ямар гоё наадж байна. Энэ манай Чавааныхан байна, Кемегийнхэн байна, Бераныхан байна. Энэ их гоё газрууд байна л да. Бид өнөөдөр бас мамп гэдэг олон улсын фестивалд бөөнөр оролцоод бас үзэнгээ, нүдэ чилэнгээ, сэтгэлээ хөдлөнгөө бас нэг дондор нас махатангээ сайхан наадж байна. За тэгээд Солонгос улсад амьдрахад ер нь ямар байна? Эх орондоо хязаа боцно гэж байна. Ер нь сэтгэл сайхан аа. Ер нь эх орон бол байнга зүрх сэтгэлд байдаг. Эх орноо бодохгүй, санахгүй өдөр гэж байхгүй шүү дээ. Эхнэр хүүхэд маань бүгд эх оронд мань байгаа. Тэгэхээр эх орондоо хурдан таримаар санагдана. Ардлага асуудлыг бодоход жоохон бас нэг юм гүйцэлдүүлчихэд явмаар санагддаг л баггүй юу? Яг үнэ яста үннийг хэлж ин тийм ээ тийшөө манай монголчууд маань хүний нутагт одоо Солонгос улсад сайхан амьдарч ажиллаж байгаа боловч зүрх сэтгэлд нь бол байнгын эх орн байдаг. Одоо зорилготой хүрчил юм бол эх орондоо очноо гэсэн сэтгэлээ тээж явж байдаг шүү те. Тийм ээ. Ерөөсөө эх орн бол ерөөсөө сэтгэлээс уяатаа зүрхнээс байнга дүрждэстэй байдаг шүү дээ. Тийм учраас эх орн бол угаасаа юугаар шишгүй хамгийн нандан хамгийн гоё л доо. За тэгээд эх орноо сайхан сансан сэтгэлийг те энэ бас ингээ гоё наадам дээр ирээд Монголынхаа бүхийг үзээд харвааг чагаан харвааг үзээд бас их сайхан сэтгэл хөдлөж байгааз. Маш их сэтгэл хөдлөн шүү дээ. Одоо энэ ч одоо хавар таараагүй хүмүүстэй их таарж байна. Олон газараас ирсэн хол олын одоо ингээд хүмүүстэйгээ уулзаад биенийхээ сэтгэлийнхаа үгийг ярилцаад маш гоё шүү дээ. Энэ л хамгийн гоё нь энэ ч сэтгэлийн таашаад авч байгаа байхгүй. Ийм олон газараас ирсэн хүмүүстэй олон орны хүмүүсийг харахаар бас бид нар арай жоохон дээр амьдраад байгаа ч юм уу гэж бодох. Эсвэл бас утгагууч байгаа юм уу? Эсвэл мэдгүй байдгүй. Янз янзын юм тохиолдно. Янз янзын юм бодогдно те. Яг үнэ. Маш гоё үнэн сайхан сэтгэлээ ингээд гоё уудалж ярьсанд баярлалаа. За ингээд сайхан хорхоо гэдээ. Энд ирснээрээ ер нь бол одоо бас мэдээч хэрэг бас босон бүтсэн юм бол байж л байгаа ах те. Бодсон санаа гүйцэтгэхийн тулд энэ ч амьдарч байгаа шүү дээ. Эхний үгдээс хоол санан байх хэцүү. За баярлалаа. Сайхан цаг зав гаргаад бас яриа өглөө. Сэтгэлээ өглөө. Баярлалаа. Ингээ сайхан амттай хорхохгүй идцгээдээ. За тэгээд амжилт сайхныг хүсье. Удахгүй тэгээ эх орондоо очиод сансан хүснээр амьдраарай. За баярлалаа та бүхэндээ ч гэсэн сайхан ирүүдэх байгаарай гэж хүсье.